За доктор сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна ацуулаа. Сайхан. За энэ жил ч сайхан үйл болж байна тийм ээ. Тийм бай сайхан байна ацуулаа. За таны ажил алав сайн. Тавлаг сайхан байна уу тэгээд дуртай зүйлээ хийгээд тэтгэврээ хүн чинь тэгээ сууж штэ. Тэгээ өнөөдөр дүүн тань дээр зорж ирдэг нь бол таны энэ сайхан дуртай зүйл уу? Таны хобби, таны энэ цуглуулгын тухай ярилцъя гэд таны энэ орлон дээр ингээд ирсэн байна. За тэгээ дүүгийнхээ урилгыг хүлээж авсан Батчул бахта маш их баярлалаа. За баярлалаа. Тийм. За намайг Дамтан зэвгийн Батчулан гэдэг. Би Ховд аймгийн Чандман сумын харьяат. За өсвөр нас эцэгхийн гар дээр яасал цэцэрлэг сургууль, ихтэй сургууль гэл тэгэл амьдралын актив гэж энэ алдартай актив руу ороод ингээл амьдрал явж байна. Ер нь бол цэргийн мэрэгчлээ. Нэг хоёр дээд сургууль төгссөн, нэг актив төгссөн байдаг. Төрийн удирдлага актив бол сүүлдэн төгссөн байдаг. Тэгээд амьдрал өөрөө баян. Тэгээд амьдрал өөрөө заавартайгаа ирдэг бол бүр гоё байх тий. Нэг бол гоё ч юм уу, муухай ч юм уу заавартайгаа ирдэг бол тэрийг сайн мэдэхгүй. Тэгээд амьдралын явцад хүн өөрөө өсч хөгжих одоо тэгээд хатуу хөтөө сайн муу аль болгоныг л үзэх юм. Гэрэл байсан газар сүүдэр байдаг. Сайтай муудагаа сав дүүрдэг. Тэгээд энэ нийгэм ч угаасаа тийм л байна. Тэгээд энэ дунд л хөлөө олоод амьдрах гэдэл ингээд зүтгэж явж байна. Тэгээд сайхан байна уу. Тэгээд миний хобби гэд. Тий, одоо таны хобби цуглуул. Миний нэр өөрөө бас Батчулан. Чулууны нэр орсон байх жишээтэй. Тэгээд эцэг их зүгээр нэг өгөөг байх л гэж би боддоо. Хамгийн эхлээд талархах зүйл байдаг. Би хүн бол төрсөндөө талархдаг. Тийм ээ. Хүн болох гэдэг чинь одоо зүүн дээр хичнээн будаа тавьж үүсдэг үлээ. Та бол алгаахын доктор хүн сайн мэдж байгаа. Нэгдүгээрт хүн бол төрсөндөө талархдаг. Хоёрдугаарт Монгол хүн болж төрсөндөө талархдаг. За Монгол хүн болохоор юугаараа гайхалтай, юугаараа тийм гэдэг. Одоо нийгмийн болохоор бас гайхдаг л байх л та. Далай лам хүртэл хойдын насандаа хаан та төрхийг өсөж гэн гэсэн. Би Монголд очиж төрмөр байна гэж тийм нэг яриан дээр сонсч ирсэн юм байна. Яагаад гэхээр энэ амраа маглоороо эцэг өвгүүд маань буюу одоо эрхэм стэйтэс маань энэ сайхан говьтой талтай алтаа ханга энэ гайхалтай энэ орчныг бидэнд үлдээсэн байдаг юм байна. Дөрөв үлрэлтэй тийм ээ гайхалтай газар. Тэгээд энэ гайхалтай мөчөд Монголд амьдарч байгаад л баярлж байна. Энд айхтар цунами болохгүй юм байна. Яг хөө тэр эрсдэл суур амьсгал байдаг. Ширүүн бороотой үе байна. Их хөтөсгөм хөвтөн үе байна. Гэхдээ харьцангуй одоо дэлхийн ертөнцид дулаараа гайгүй сайхан үйл болоод өнгөрч явах шиг байна. Гэхдээ энэ үйл гутлын төрүүгээр би өвдгөр татсан цасан донд шажигнуулаад явах хүүхд байхад ямар гоё сан чаргаар гулгаад цасаар байлдаа гэх нүрийн нугаагаад ингээд явж явах тэр чинь ямар гоё байвал гэдэг чинь тэгээд миний хүүхэд нас зургтын дэнч дээр өссөн. За. Одоо тасхны явны хойдол дээр тэн чинь гоё шүү дээ. Өвлөн цас ороод цан чаргаар гулгаад өвлдөө сургууль руугаа ишгийн готлон дээр канки өгүүлж чаад гулгаад орчин ах дүүнрээ яа хүүхдүүд ах дүүнрийн хүүхдүүдээ сургууль цэцэрлэг хэцүүн. Тэгээ хажууд нь ус түлээгээ авчин. Тэгээ хүүхэд нас сайн ээж аав юм буйнд бол сайхан өссөн байдаг юм аа. Тэгээд яг 10 жил төгсөөд цэргийн сургуульд орсон. Цэргийн сургуульд ороод сайхан эрдэмтэн багш нарын буйнд цэргийн намуулц дээр ажилтан гэдэг энэ мэргэжлээр сурсан байдаг. Тэгээд энд сурч явхад бидэнд их олон төрлийн хичээл ордог байлаа л да. Одоо Атоныг дээд сургууль зүйлд ажиллаж байгаад гарсан Монгол Улсын гавьяа тогш доктор профессор Галинд багш маань гоо зүү, ёс зүү гэж эстетик этик гэдэг хичээл зардаг байлаа. Тэгээд энэ дээрээс бидний одоо төлөвшөл юмнууд бол их заасан.
цэргийн сургуулийн тэр бидний сурч исэн мэрэгжил бол бидний дүүнэр ихэд одоо Монгол улсын ерөнхийлөгчөөс өсвөл тэдний үеийнхэн зөндөө байна шүү дээ. Оо за. Тэгээд биднийг их зөв хүмүүжүүлсэн юм байна л гэж ойлгодог. Ах нар тэр сурах орчин тэр нэг бүтэн жилийн циклд 4 удаа хээрийн гаралт буюу хээрийн гаралт гэдэг нэг олон хоногор хээрийн дадлага сургууль хийдэг байлаа. Тэгэл энэ хүүтэн чинь цасаар бие угаагаал эхлэн штэ өглөөний бослогны дараа золон тэгэл борон зогсох үе акаа бохоо шөнжин ойргоо цагийн байдалтай уйлдал ингээл янз юмнууд бол зөндөл үдчихсэн. Тэгснэр хүм мууддаггүй юм байна. За тэгээд амьдрал төрөнөө төлөвлөөгүй ирдэг гэдэгтэй адилхан сургууль төгссөн хөдөө орон нутаг Сүхбаатарын 152 Зүүн Баян Ховдын хороо гэдэг ингээд тойрж ажиллаад гэж байгаа шүү. Ингэж явж байгаад хань жилтэй болсон сайхан хань жил өөр хүүхдүүдтэй болсон байдаг. Тэгээд яг тэр донд нийгэм ямар байлаа яг их л олон зүйлийг туулаад тэгээд бордоор сүртчих явсан үе байна. Тэгээд зоригтой байхын тулд энэ чулуу гэдэг сайхан зүйл рүү орсон. Тэгээд манайхан чулуу гэхэл нэг хойрог ганц гэж ойлгодог. Миний хобби болохоор яг байгалийн тогтцтой үрмөц сонин содон чулуу гэдэг утгаар энэ чулуутай нөхөрлсөн байдгийг. Одоо чулуутай нөхөрлөөд хэдэн жил ер нь хобби болоод ингээд гоё явж байна. 20 жил болсон байх шүү. Тэгээд энэ тухай их олон хэвлэл мэдээлэл янз янзын төвшөндөд их гарсан. Тэгээ яг энэ хүн нэг зоригтой бол их өөр байдаг юм байна. За одоо тэгээ моринд орсон хүн ямар байдیں۔ Нэг тэнд нэг сайхан морь байна. Тэрийг үзэхгээ харахтаа сэтгэл нь бүр ингээд огтлцсон байдаг. Чулуу гэхлээр л бас л ингээд сонин содон чулуу ингээд газар ширтэл явдаг. Гэхдээ бас их сонин юм байт юм байна. Миний анхны чулуунд орсон надыг дагуулж орсон нэг багш байдаг. Сайхан даймаа гэдэг нэг сайхан буурлаа. Тэр багш л хөдөө гадаа их явна л да. Энд чинь зүгээр нэг май гэдэг гарын алган дээр байж идэг л биш. Хүмүүсээ судалж явна. Зарим үед явж идэг. За нөгөө одоо хөнгөн бийцэх хүртэл зүгээр бити газар яаж чулуун дээр яаж гэж. Гүн чи тэгээд энэ угаасаа амьдралын дадал туршлага үү. Тэр нэг шороотой шавартай тэрэн дээр ясны дараа тэн дээрээс юу ч гарч ирж магадгүй. Тэгэхээр чинь дадлагад туршлагыг тэр даймаа багш маань тэг зааж өгч илээ шүү дээ. Тэгээд чулуу руу орсон. Тэгээд энэ сонин содон өвөрмөц хэлбэр дүрстэй одоо морь шиг мал шиг гэдэг юм уу ингээд сонин содон чулуу руу орлоо л да. Жишээ нь одоо энэ чулууг энэ зүгээр ингээ харахад нэг ингээл хайраг байгаа үстэй хайраг тий. За ингээ харсан чи энэ чулууг ингээ харахад энэ өдрийн зураг байна. За тийм байна. За ингээ эргүүллээ. Шүн болсон. Тэгээд өдөр шүн гэдэг энэ чулуу. Тэ энийг би хийгээгүй шүү дээ. Энэ байгалийн өөрийн хэн байгалийн хийж засваргүй ингээд өдөр. Ингээд шүн яг шүү дээ. Тэгээд ерөөсөө л энийг харах нүд тэ тордох хадгалах гэдэг. Одоо та бол ийм байгалийн яг юг жинхэнэ бүтээл болгож шүү дээ. Гэхдээ одоо тэгээд бүтээлийг байгаль ээж өөрөө хийсэн байхгүй. Тэрийг бусдад таниулах түгээх гэдэг талаас нь харах жишээ нэ. Нэр энэ чулуу байна. Энэ яагаад энэ ингээд хүндэтгэлтэй ингээд зарцуулах вэ? Энэ үзүүн маань энэ үзмэн маань гэдэг чулуу. Ман чулуу өөрөө 300 гаруй төрөл байт юм байна ертөнцийн. Монголд нэг 100 гаруй төрлийн чулуу байдаг юм байна. Тэгээд ингээд чулууг харахад ингээд тал талаас нь харах жишээтэй ингээд амтнан ингээд шовоочулах ч юм уу гэлтэй. Тэгээд бүтэн байх ёстой. Тэгээд энэ бэлдсэн буюу энэ үзмнүүд нь тий. Энийг үзмн гэж эднэтийг хэлээд байгаа байхгүй. Тэгээд үзм маань тэгээд энэ өөрөө гайхалтай юм чулуу. Гайхалтай. Тэгээд одоо цэвэр чулуу одоо энэ бол ингээд манай Монгол орноос л байгаа. Тийм Монгол орны л чулуунууд тийм үү? Тэгээд ингээд нэг тийм сонин юмнуудыг би нэг зүгээр шууд хараад ингээд их олон жилийн хөдөлмөр тийм сайн багш нарын зөвлөмж
тэрийг харддаг, ойлгодог нүд, тэрийг худалж авдаг одоо мөнгө төгрөг гэдэг юм уу тэгэл ингээл тэн дээр бүх зүйлүүдийг суралцах хэрэгтэй байна. Хамгийн анхны мэдгэдэг. Одоо хэмэл чулуу синтетик аргаар лаборатори аргаар гаргаад байна. Тэгээ цэвэр чулууг яаж ойлгож авах вэ гэл. Зүгээр л ингээл хацрандаа наа. Маа өөрөө байна. Байгалийн чулуу бол уусаа ингээд цэл хөтөлбөртэй. За тэгээд за ингээ хөөрг боллоо гэж ойлгоё. За тийм. Хөөрг боллоо гэж ойлгоё. За тэгэхээр энэ хөөрг бол бас ингээд бас цэл хөтөн байгаа. За тийм шүү. Оо тийм ингээд. За тэгээд удаахан бариад ингээд суусны дараа хөөрг чулуу өөрөө халдаг. Хүний одоо илж энерги гэдэг юм. Тэгээд нилээ ингээд халдсан байсны дараа ингээд 10 минут тавиад буцааж аваад ингээд цэл хөрцөн. Өөрийгөө одоо цэвэрлсэн байх гэж байна. Тэгэхээр одоо тармил чулуу гэдэг юм уу? Байгалийн цэвэр чулуу хоёрын ялгаа зааг нь тийм байна. Тэгээ чулуу яагаад үн цэнтэй байдаг гэхээр чулуу хатуулгаараа. Хамгийн одоо хатуулга үн цэнтэй чулуу гэхээр нөгөө diamond уу бидний ярьдаг дорч болон гэж энэ төр ярьдаг штэ тий. Тэгээд ингээд доошоо явчихна. Үнд чулууг нь үнд чулуу, хагас үнд чулуу, байгалийн барилгын материал гэж ингээ 3 ангилсан байт юм байна. Монгол улсын эрдэс байлгийн хуулийн зөрчил тэгээ заасан байна. Тэгэхээр тэр үнд чулуунууд бол манад даа бол бас ховор. Хагас үнд буюу одоо бидний хэл занснаар тэр маань энэ тэр бол хагас үнд чулуунд орд юм байна. Одоо энэ хөө. За жишээ нь чүнчиг норуу гэж тэгэх юм бол барилгын материал руу орох жишээ нэ. Тэгэхээр ялгаа заагууд бас их өөр байдаг юм байна л да. Тэгээд чүнчиг норуу гэдэг тэр чулуу гэж бодоход тэр бол зөвхөн Монголд байдаг тийм чулуу байх жишээтэй. Жишээтэй хангардын бөөлч чихэн эр хүний мөн чанар чихэн тэгэх. Тэгээд энэ хөрсөн дээр ил байгаа чулуунууд бол хизээч өөрөг болохгүй. Хагарал цуврал ихтэй энэ өндөр температур хаална хөрнө. Тэгээд хагарал цуврал ихтэй байдаг бол ямар чулуу их сайхан хөрсөн дор байдаг уу тэр сайн чанарын чулуу. Одоо манайхан ч өөрсдөөсөө ганц нэг авдаг байсан бол гаднаас оруулж ирж байна. Цүлүү хэлж явах шиг байна. Тэр Монтоно маань, Барзел маань, Мексик гартам гэл ингэж тэр гаднаас орж ирээд тэр нөгөө ер нь чулуу яаж үүссэн бэ гэхлээр ертөнц үүссний дараа 2 галав юулсан байт юм байна. За. Юурийн галав, цэрдийн галав гэх. Тэр байгалийн тэр мундаг тогтцсон үр дүнд тийм чулуунууд чинь металлууд ингээд тэр ялгарч барьж үүссэн байт юм. Алтх чинь газрын гагнаас гээл хэлдэг. Тэгээд байх газраа байна, байхгүй газраа байхгүй байх жишээтэй. Тэгээд бусад эрдэс соёлгууд бол тэгжил үүссэн байт юм байна. Жишээ нэг оюу чулуу буюу тэр ногоо оюу чулуу илбэгтэй газрууд болов шүү дээ. Жиш молибден байх магадлал тун их байт юм байна. Тэгээ одоо эрдэнтийн оюул гэдэг, оюутлогоо оюул гэдэг тэгээд өвгдөд чи өөрсдөө их гайхалтай нэр өгсөн ба шүү дээ. Манай өвгдөд. Оюу толгоо гэж нэрлэлцэн тэрийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд тэнд нэг оюу толгоо нөгөө жиш молибдений өндөр байх шээ. Эрдэнтийн овоо гэдэг байлаа. Тэгээд эрдэнтийн овоогоо ашиглаад одоо 60 жил 70 жил шугам болж штэ болох гэж штэ одоо тэгээд энэ мэтчлэн тэр өвгдээцээ өгсөн нэр энэ тэр гайхалтай тийм байт юм тэр уул усны нэр өгөхтэй. Тэгээ яг энэ чулуу руу ороод ингээд сонирхоо судлаад ингээд явахд гайхалтай байдаг юм байна. Тэгээд энэ чулууг одоо бас ингээд эн чинь нэг ширхэг чулуу гэтэл өөрөө үн чинь айхтар учраас энийг ингээд олон хүн үзээд үзэсгэлэн янз янз айгүй хаалтчил. Одоо хэцүү штэ энэ нөгөө гэрэл байсан газар сүүдэр байдаг гэд хулгай буюу эднэр чи зүгээр нэг ингээд аваад явчихна ингээд. Тэгэхээр нөгөө энэ лаборны хайрцагт хийх аргыг би сэтлээ. Тэгэхээр ингээд харахад ингээд тоош ширхэх гэн юмнууд нь байж байна гэдгийг ингээд оруулаад ирсэн. Тэгээд харахад үзэмжтэй, чихэр шиг, жимс шиг гайхалтай. Эдгээр бол ямар нэртэй ямар онцлогтой. За энд ингээд ман чулуу байна, ихэвчлэн маннууд байна. Ингээд харахад энэ ман шөрөмсөн ман ногоо өнгөтэй ингээд. Зөв. За тэгээд энэ сонин энэ одоо энэ бол ямар чулуу энэ сонин энэ бас ман чулуу. Тэгээд байгаль тогтцоороо өөрөө их тийм сонин гараад ирчихэж байгаа байхгүй. Тийм байна.
Энэ ингээд нөгөө баг нэг гаргийн юу ч юм ертөнц юм шиг тий. юм шиг тий. Энэ одоо ингээд зүгээр өөрөөсөө шөрөмсөн маань бүгсний шүү. Тэгээ тарих шиг юм шиг. Тарих маань хурж бас байна. Одоо хөөргөн чи ингээд сайн ухсны дараа ингээд 100 тарихтай маань гэж нэрлэдэг тийм юмнууд бас байх жишээтэй. Тэгээд их олон төрлөөр нэрлэсэн. Энэ бас маань уу? Наа чи шөрөмс. Шөрөмсөн маань гэдэг төрөл зүйл орно. За. Чавууг маань гээл үзүм маань гээл ингээд энэ манууч их олон байна өө. Тийм байна. Тэгээд жоохон харгалахаар халтар маань гээл одоо энэ жил халтар мандал оролтой энэ хөөргнэж. Одоо тэгээд яг байгаль дээр эдгээр чулуу бол ингээд шороо тоостой яг одоо холилдоод ерөөсөө энэ гоё юугаараа бол ил ингэж байхгүй шүү дээ. Ховор. Тийм. Тэгэхээр миний энэ цуглуулууд бол баг нэг 15 6 жилийн өмнөөс л яг нэг илбэг байх үед авч тавьж хадгалж үтсэн юм уу. Тэгээ яг улс орны эдийн засаг гэдэг юм уу хүн ардын амжиргааны өртөг тааруу тэр чулуутай газрын хүмүүс бол бас түүгээ зараад ингэсэн байдаг. Тэгээд нэг баяжаад хөлдсөн байхгүй. Энэ маань буян говь ягаад чулуунд харамх их үрдээ харамтай адилхан энэ чулуучин газрын бас тодорхой чигшүүлж, чигийг барьж, тэнцвэрийг барьдаг. Тийм бүтэц тийм зориулттай юм бэлээ. Тэгээд яг хайрлаж хамгаалахад хэрэгтэй эднүүдийг бол. Одоо энэ сони улаан ягаан өнгөтэй чулуунууд бас л ман төрөлтэй. Манын төрөлд орно. Нэгдсэн ман гэсэн ангилд ороод тэгээд цаашаа явна да. За. Энэ манчин тэгвэл одоо ямар олон төрөл зүйл байна. Тэгээд энэ минь ингээ хэлбэр дүрстэй нэг амт. Энэ одоо юу нэг таруу байж байгаа үстэй энийг. Харин тий. Хэлсэн үү. Тэгээд миний хувьд бол ингээд чулууг ингээд хэлбэр дүрсээр нь хардаг байхгүй юу? Тэ. Яг том байвал өөр тий. Жижиг байх тусмаа эрдний чулуу ихнэр хоёр жижигэн чамбаа гэдэг үг сонсч байсан. Тийм ээ. Сайн толгой бол бөксөө чирээ явчихдаг гэхлээр энэ нөгөө зүгээр нэг хэлцээ үг биш юм байна л да. Толгой нь одоо шүр мүр гэдэг. Манай хүүхдүүд чинь өөрсдөө их тийм гайхалтай хэрэглэлтэй хүмүүс байсан байх шүү. Тэгэлгүй тийм шүү. Одоо тэгээд эзэн хааны үеэс эхлээд тэр эрдний зүү дээр гоёл чимэглэл зүүсгэлээ хийгээд ингээд сах явдаг байсан юм байна. Одоо зүгээр хамгийн энгийн жишээхэд хөөрөг. Тийм ээ. Даанс эднэр эхнэр хүний гоёл чимэглэл гэл ингээд гоё юмнуудыг чинь дандаа тэр эрдний чулуугаар хийж байсан байна. Тэр хөөргөн дээр ихлээр тааруухан бөксийг сайн шүрэн толгойч юм уу ингээд алтан нухтай доотлоо чирээ явчихдаг байхнаас тэг яг тий зүйлсээ. Тэгээ эрдний чулуу эхнэр хоёр жижигэн чамбаа гэхлээр жижигхэн биетэй эмэгтэй хүн байх тусам л ер нь том хүний хийдэг бүгдийг хийдэг. Өмс зүүх гэхэд нөө том биетэй хүүхэнд хэдэн метр торог ордог нөгөөдхний жишээ тийм ээ. Тэгэхээр тэр нөө хийж чаддаг хүүхдөрүүл чадна. Тэгэхээр ингээд тэр олон талаас нь тэр биологийн талаас нь ч юм уу ингээд талаас нь авахд авсаархан хөнгөн одоо том биетэй хүнд чинь том морь унахаар жишээ нь одоо ингээд хүүхдөөс нэрх. Тийм учиртай байна. Тэгээд эрдний чулуу жижиг байх тусмаа гайхалтай. Би одоо жишээ нь 20 гаруй жилийн өмнө би энэ гар дээр Монголын одоо хамгийн сайхан хийцтэй хөргнүүдийг зөндөөл тавьчихсан. Баян хаврын цагаан хөрг гээл цагаан хашин хөрг гээл. Тэгэхэд нэг иймэрхүү жижиг нэг ийм хөрг үзчихлээ. Төв аймгийн мөнгөн мартын дулам гэдэг дарга гэдэг хүн. Зөв. Үнэн гоё гартаа. Гүйдэлтэй ногоо алаг орсон бүр тэр сайхан хөрөг хаш барьж байгаа тэрийг барихтал дуу алдж байгаа юм чинь. Тэгэхээр тэр жижигхэн хэрнээ тэрэнд айгүй тийм гайхалтай эрдэс эд шид нүүцсэн байдаг. Тэгээд одоо шинэ үеийн чэйж баячууд чинь ингээл нэг том жип унаал том хөрөг бариад орж ирэхэд нэг мө чаавас нэг мө ядарсан үгний дээр хөдөө очоод ингээд явж чадаад ороод хөрөгдөөл гэсэн хөгшөө хөөрг аваад навсаасан дайлантай нэг хөөрг гарч ирээд өөргөлөхөд нөгөө баян бол нам болж ийн гэж. Яаж ийм ихлээр нөгөө тэр нэг хөөргөнд тэ
үнэхээр гайхалтай дуу алдмаар юм. Тэр хүний жив барьсан хөөрөг мөрөг амьдрал тэр байр байш цаашаа юу ч тийм ээ. Тэгээ яг миний хобби болохоор би энэ хэлбэр төрсөн цуглуулдаг. Монголын геолог хайгуул гэж жил болгон раунд ап гэдэг арга хэмжээнд болдог. Энэ би 4 төрүүлсэн байдаг. За нэрт геологч соёлын гавьяа доктор профессор нөгөө буурлах вэ? За нэр нь их ойрхон байна. Тэр хүн гэхэд 3 төрүүлсэн маш гоё цуглуулгатай. Тэгээ би 4 төрүүлсэн. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд орхоо байсан. Бусдад боломжгүй. Яг төрүүлсэн бэ гэхлээр ингээд ховор сонин дээжний уралдаан гэд болдог. Тэгээд тэр уралдаанд оролцоод төрүүлээд 4 удаа тийм юм байсан. Гадагшаа бас Монголын нүүр царай болж 2-3 удаа тэр олон улсын арга хэмжээнд оролцож исэн байна. 12 оны 3 дугаар улирлын дугаар Mongolian Today гэдэг Монцомигийн сэтгүүл гаргадаг тэр сэтгүүл дээр миний тухай 6 нүрэн тэр бичсэн 2-3 телевизийн нэвтрүүлгүүд байдаг. Тэгээд яг зүгээр хүн зоригтой амьдрасаа л гэдгийг хүсэж байгаа. Хүн илүүтэй гарсан мөнгөөрөө биш. Цуглуулагч хүн бол амаргүй л дээ. Одоо нэг юм чулуу нэг юм чулуу ороод ирлээ аха сая төгрөгөөр аваач гэд үнэхээр гайхалтай юм бол би яаж игээл аавна. Үнэхээр гайхамшигтай гоё байх юм бол. Тэгэхээр энэний чинь тэр сая төгрөгийг чи миний тэтгэвэр хэдв амьдрал хэдв. Яа ингээд ихэд цуглуулагч нарын зовлон жаргал бас амаргүй. Тэгээд тийм байна. Тэгээд энэ гайхалтай юмнуудыг Монголд өгдөө л гэж ингэж боддог. За тэгээд энэ их сайхан цуглуулгууд ингээд сайхан хийж бачд байгаа. Та сайхан ингээ Монголдо үлдээн гээд ярьж जैन тийм ээ. За ер нь ингээд цуглуулагч байхын бас бэрхшээлтэй талууд бас байдаг бах. Бас нэг юм руугаа улаарахын бас сайхан давуу талууд бас байдаг бах тийм ээ. Байна. Гэртээ жоохон нэр хүндэг болдог. Тэгээд ийм юм аа. Би бол арх тамхинд бас нэлээх мөнгө зардаг хүн байлээ л дээ. Нэг өшөндөө тэгэл байрлалын өөрчлөлт ингэсэж штэ. Тэгээ би архинд бас нэлээд дуртай мөнгө төгрөг зардаг арх тамхинд явдаг бол тэгээд энэ чулуу руу орсноос хойш тэр муузурчлаа хайчээ. Юу гэж хэлэх гээд ихлээр хүн зоригтой байх хэрэгтэй юм байна. Зориг тэмүүл зориг төргнэ. Тэгэхээр хоббиг тоо болоод нэг юмны ард цуглуулад тэрийг арчид тордоод ингээ явна гэхлээр энэ өөрөө эхлээд сонирхоо гэж цуглуулагч одоо судлаачийн төвшөнд дээр очлоо гэж бодоход ганцхан ширхэг цуглуулгатай тэр нь дэлхийн од болсон хүмүүс зөндөө байна шүү дээ. Ганцхан ширхэг тэрний угаарч үнэлэхшгүй тийм гайхалтай тийм юутай байх чийтэй. Тэгэхээр энэ цуглуулад ингээ үлдсэн юм л үр хөвгдүүлж байгаа л үнэтэй байхгүй. Би нэг чи аваад ирээд явахгүй шүү дээ тийшээгээ. Тэгэхээр л энэ чи үр хөвгдүүд энэ тордоод ашигла ингээд үргэлжлүүлээд аваа явах хөвгдүүд. Монголын өв тийм. Тэгээ зоригтой байл гэж хэлэх гээд байгаа. Жишээ нь би дандаа халбаг цуглуулдаг хүмүүс мэднэ. Тэгээ нэг юм руу ороо явахад бусад одоо идэвхлэгийн зүйлүүд олдно. Тэрийгэ таньдаг, мэддэг, чулууг уншина гэж байна. Түрүү нь хоёлаа энэ дээр ярьлаа шүү дээ. Тэгэл ингээд яаж унших вэ гэхлээр ингээд хараад байхад чулууч өөрөө юм хэлээд идэг байхгүй. Хамгийн гайхалтай. Би чи ийм шүү дээ гэд тэрийг харах, унших нүд одоо билгийн мэл удаа ингээд харж ингээд чинь халтар маань гэдэг хөөрөг бол зургандаа гэдэг штэ. Энэ дээр байгаа тэр зураг хөргнүүдийг чил харна уншин штэ. Тэгжээж энэ гайхамшиг мөн чамрын тэнд гардаг байхгүй. Тийм. Тэгэл нөө түрүүний хэлсэн штэ. Diamond хамгийн хатуулагч чулуу ягаад үнэтэй байдаг гэхлээр тэр хатуулгаараа эрдэнэ чулуунууд. За манад байгаа тэр пишүү хаш одоо ман гэдэг ингээд одоо хөөрөг талаас нь яриад штэ. Ингээд чулуу хатуулгаараа үнэтэй тэрүүгээр хийцэн урлагийн бүтээл гайхалтай. Ийм байх ёстой байдаг юм байна. Тэгээд гоё. Тэгээд зөвхөн монгол чойсны төлхөөр чой цуглуулсан хүн байна. Тэгэхээр хүн зоригтой байх юм бол тэрийг ингээд гайхамшигтайгаар
тайлбарладаг, хэлдэг. Энийний тухай судлах хэрэгтэй байдаг юм байна. Маш олон ном, эрдэмтэн докторууд уулзсан учир нь тэгээд энэ сайхан өв юмнуудыг бол сайхан Монголдо байгаасаа л гэж үздэг. Энийг харж кайф авдаг. Яг тийм байна. Тийм. Тэгээд энэ нь өөрөө гайхалтай л гэж ойлгодог. Тэгээд энэ тодорхой хэмжээнд цуглуулга ингээд үр дүнтэй сайхан болоод олон танигдаад ирсний дараа энэ үр хүүхдүүд үлддэг өв болно. Зориод хүн ирдгээ. Бүр асуугаад сураад ирдгээ. Тэр л гайхалтай. Тэгээд энэ гоё Монгол юм Монголдо байгаасаа илүү ойлгосоо хараасаа гадагшаа битгий зараасаа тийм л болтол эргэлзэлтэл явдаа. Тэгээд гоё байна. Зориг намайг тэмүүлд хөтлсөн, зөв амьдралд хөтлсөн. Би өөрөө талархдаг. Тэгээ чулуунуудлаа талархдаг. Сонин шүү. Чулууч өөрөө юм хэлээд идэг. Тэгээд хамгийн гайхалтай. Тэгээд олон залуучуудыг хүмүүсийг энэ зөв зүйл рүү ороод зөв зүйл зорилгоо тэмүүлэл болгоод ингээд олон цуглуулагч нар олон болоосоо л гэж үсчээ. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авч өөрийнхөө энэ сайхан ариун сайхан цуглуулга энэ гоё юмнасаа ингээд ярилцсан Батчлуу ахта маш их баярлалаа. Таны цаашдын чинь энэ гоё цуглуулгын бүтээл улам их сайхан аривжиж улам их гоё өв бүтээл болохыг хүсье Батчлуухаа. За баярлалаа. Шинэ оны минь хүргэе. Гарч байгаа 26 онд болохгүй утахгүй юмнуудаа бүгдийг нь үлдээгээ. Тийм ээ. Гарч байгаа 2026 онд ад жаргал ад хэмэртаа тэгээд их сайхан эрүүл инквэж мөх жаргаараа гэж хэлье да. Баярлалаа. За гоё боллоо.